За сайн байцгаана уу. За 12-наас 18-ны хоорондох одоо манай шороо махбодтой буюу өхөр охин материйн ордныхны одоо ерөнхий төлөв байдал 7 хоногийн 12-наас 18-ны хоорондох тий. За манай ойр цайныхан бол одоо за ер нь бол ажил төрөл хайж шинэ ажил төрөл хайж байгаа эсвэл одоо тушаал дэвшгээр одоо бодож байгаа тийм ээ эсвэл ямар нэг онилсон одоо юу гэдгийг за энэнд л ормоор байна да гэсэн ийм ажил хайж байгаа улсууд бол энэ 7 хоногт амжилттай одоо сайн мэдээ дуулах нэ гэж байна тийм ээ. Ямар ч байсан сайн мэдээтэй. За ингээд шинэ ажлын за мөн одоо энэ дээр одоо хамтран ажиллах гэж байгаа тийм ээ хүнтэй одоо хамтарч ажиллах гэж байгаа одоо хамтран ажиллах гэж байгаа ийм улсууд бол одоо энэ 7 хоногт бас сайн мэдээ дуулж эсвэл ажил үйлс нь бүтэмжтэй байх нэ мөн одоо энэ дээр одоо тушаал дэвшгээр одоо энд өнгөрсөнд бол одоо яг нэг удаад нь одоо юу гэдгийг өнгөрсөнд одоо орж чадаагүй эсвэл биелүүлж чадаагүй тийм ээ хүсэл нь биелээгүй ийм сэтгэл урам хугарсан ийм улсууд байна л да. Тэгэхээр зэрэг одоо ахиад нэг боломж гараад ахиад зүтгэх гээд тийм ээ ахиад одоо урам хугарах үе гэсэн эргэлзээ айцтай байгаа ийм харагдаж байна. Тэгээ би одоо энэ дээр одоо аль алинд нь тийм ээ шинэ ажил одоо шинэ бол албан тушаал одоо юу гэдгийг ийм улсууд дээр одоо нэг хэлэх юм надаа хит энэ дээр одоо нэг алдаа байгаад байна л да. Юу гэхээр зэрэг хит их өөртөө итгэлтэй хит бардам одоо өөрийнхөө ур чадварыг одоо хит өндрөөр үнэлэх өөрийгөө хит өндрөөр үнэлэх эднэр надгүй болж чадахгүй ч гэдэг юм уу тийм ээ аль эсвэл бол одоо нэг хит одоо obsessed тий одоо нэг хит хичээх одоо хит одоо бүр үхтлээ зүтгэх болохгүй байгаа юм руу тий болохгүй байгаа юмыг ингэхээ одоо энэ 7 хоногт бол одоо төр азнаараа тийм ээ энэ байдал бол одоо таны хүсэл биелэхэд одоо хүсэл биелэхийг холдуулах магадлалтай. Тийм учраас одоо юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр зэрэг ер нь бол яг хүсэл бол биелнэ гэхдээ ер нь бол төвчээртэй одоо зөв байвал ер нь биелнэ л гэж ойлгох тийм ээ хит их өөртөө бардах хит одоо ер нь бол яг та өөртөө л орон зайтай болохоос биш одоо тийм ээ өөртөө л болохоос биш ер нь одоо нэг бүтэн албан байгууллага юм уу одоо нэг хүмүүс бол одоо бид нарт дутхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас ажил амьдрал өрнөдгөөрөө өрнөж ажил болдгоороо болоод хийдгээрээ хийцгээ явцгаан тийм учраас одоо би гэсэн нэг жоох ийм харагдаж байна шүү. Энэс одоо бас урьдчилан сэргийлээрээ. За мөн энд одоо бас гэр бүл салалт тийм ээ ийм харагдаж байна тийм ээ одоо шүүх мөхөөр явж байгаа гэр бүл салалт ийм харагдаж байна. За энэ дээр одоо бол шүүхийн янз бүрийн асуудалтай байгаа бол good newsтэй юм байна шүү. Сайн мэдээтэй гэж ойлгоорой. За энэ дээр одоо бас нэг юм байна. Нэг юм алдсан боломж байна л да. Одоо юу чи одоо энэ дээр одоо ажил төрлийнх болж байна тийм ээ бизнес одоо гэр бүл одоо эхнэр юу гэдгийг хайртай бүсгүй хайртай хар хүү тий. За ийм алдсан юм байна. Эсвэл одоо дуусчихсан заа юу эсвэл одоо урд нь болон өнгөрчихсөн юмнаас салахгүй байгаа байдал манай ойр цайныханд харагдаж шүү. Юу гэхээр зэрэг ард нь одоо ийм хоёр одоо боломж байж байхад одоо алдсан юм руугаа хит их одоо туйлшрах одоо юу гэдгийг хит их одоо гомдол тээх тийм ээ өрөвдөлтөө царайлах гэх мэтчлэн ийм юмнаас одоо бас сэргийлээрээ ерөнхийдөө бол одоо за дууссан бол дууссан хаалгыг хаагаад дараагийнхын боломжуудыг олж харуул одоо бас боломжууд байна л гэж харагдаж шүү. За энэ дээр одоо
би одоо энэ сүүлийн үед одоо энэ сая сүүлийн 3 сарын одоо ордуудын юмшлага уншихад одоо энэ одоо гэр бүлийн тогтворгүй байдал одоо маш их харагдаж байгаа тийм ээ, хөнгөн сэтгэнүүр явдал тийм ээ. За энэ дээр одоо би бас л одоо хайр сэтгэлийн асуудал дээр анхаарч хэлэх зүйл байна. Одоо энэ дээр одоо за нэг тийм ажил төрөлтэй холбоотой юм уу, эсвэл нэг тийм хөнгөн сэтгэнүүр явдал байв шүү. Энэ нь одоо ер нь бол яг эзэн хичээвэл заяа хичээнэ гэж би дандаа хэлдэг тийм ээ. Чи өөрөө буруу явах юм бол одоо бас таныг шийтгэх шийтгэл одоо бас байгаа шүү тийм ээ. Тэр шийтгэл нь одоо юу гэдгийг тийм ээ, амьдрал өөрөө харуулад өгдөг шүү дээ. За тэгэхээр зэрэг энэ дээр одоо үлийн үр гэж би шүү. Одоо үр хөвгтэй бодноо, амьдралаа бодноо тийм ээ. Энэ дээр одоо их сэтгэнүүр, их царайлаг хүүхэн харагдаж байна л та. Эмэгтэй эрэгтэй хамаагүй. За энэ ийм юмыг одоо амьдрал дундуур оруулахаас одоо суурьчлан сэргийлээрээ. Одоо жишээлх юм бол хит царайлаг, одоо хит одоо бардам сайхан бүсгүй залуугийн араас одоо жолоо алдах те хит, эсвэл одоо таны араас одоо хин нэгэн одоо учир зүггүй одоо obsessed тийм ээ, ямар нэг аргаар одоо уулзах учрах юу гэдгийг ийм асуудлууд харагдаж шүү. Энэ дээр одоо бас болгоомжтой байгаарэ. За энэ дээр одоо бол би харахтаа бол одоо нэг сэтгэл хөдлөсөн сайхан тийм учрал одоо таныг уруу татах магадлалтай л гэж хэлэх гээд байна тийм ээ. За мөн одоо энэ бол баригдах нь вэ шүү тий. За мөн одоо манай одоо синглчүүд бол одоо бас анхаарах зүйл гэх юм бол хит одоо шинэ хүн гэж харагдахгүй байна. Одоо учирсан байгаа хүнтэйгээ тийм ээ. Нэг жоохон өөрийн гэсэн орон зай, тэр хүнийг бас нэг орон зайтай тийм ээ, нэг бодох, хөдлөх, явах юу гэдгийг одоо учир зүггүй л манайхан чинь өдөр шөнөгөл нэг хэцүү байгаад одоо тийм дурлал гэдэг бол нэг юм тийм ээ. Дурлал нь гоё байна, дурлал нь дуртай байна. Хайр гэдэг бол бас нэг өөр ухагтхан шүү тийм ээ. Хайр гэдэг бол одоо сайхан царайны цаана байгаа зүйлтэй л ярьдаг шүү. Тийм учраас одоо сайхан хит одоо гоё юмд одоо автах тийм ээ, төр зүрийн сэтгэл хөдлөлд автахаас бас энэ дээр бас сэргийлээрээ л гэсэн байна шүү. За энэ дээр одоо бас religious factor гэхээр зэрэг би бас гадаад дотоодын хүн өөр шашинтай хүн байж магадгүй гэж харж байна. Тун одоо халуухан харьцаа байх гээд байна. За ингээд та бүхэнд баярлалаа. За ингээд таны одоо нарны ордон таарахгүй байгаа сарны ордноо заавал орлож уншаарай тийм ээ. Сарны ордон одоо илүү юу гэдэг шүү. Одоо тантай дөхөм, илүү наривчлсан, илүү одоо хувийн чанартай болдог шүү. Ягаад гэх юм бол төрсөн он сар чинь он сараас гадна он сар цаг их чухал байдаг сарны ордонд тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл энд одоо охины ордныхан гэхэд зөвхөн охины 9 дугаар сард төрсөн улсуудыг л охины ордон гэдэг байгаа шүү дээ. Нарны ордон бол одоо маш их ерөнхийлсэн шинжтэй ерөнхий байдаг шүү. Энэ дээр бас анхаараарай. Нарны ордон чинь таарч өгөхгүй бол сарны ордноо заавал үзэж сураарай гэж зөвлөх байна тийм ээ. За жишээлх юм бол та нарны ордоор одоо охины ордон жишээлх юм бол би бас охины ордон. За охины ордны хүн миний сарны ордон жинлүүр. Тэгэхээр нарны ордон бол охины ордон бол одоо шороо махбаттай байж байдаг. Харин жинлүүрийн ордон бол одоо хий махбаттай шүү. Гэх мэтчлэн ер нь өөр байх наривчл ихтэй байдаг учраас за энэ дээр бас анхаараарай. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох одоо Монгол Старт хариутаар хандаж одоо мэдээлэл аваарай. Баярлалаа баяртай.